Тэгэхээр жанжив төчлийн хийд өнгөрсөн жилүүдэд яг ямар ажлуудыг санаачлан зохион байгуулав. За миний одоо яг ойр мэдж байгаа жишээ гэх юм бол осол аваар гардаг автозамууд дээр очиж нам нар маань зодлоожингийн ном уншиж тухайн газрыг бас дахиж осол аваар гаргахыг бууруулах, ард иргэдэг өвчсөн сэргийлэх талаар их үр дүнтэй ажил болсон. Автомжтой аваар осол болдог замууд байна гэж. Энийг бол хар цэг гэж тодорхойлж байгаа. Эдгээр газруудаар бид нэр ТВ-с телевиз, замын цагдаа, жанжив төчнөлийн хэд хамтраад 32 цуврал нэвтрүүлэг хийсэн. 32 газар ном уншсан гэсэн үг л дээ. За тэрнээс гадна бол буян тухай спорт цогцлборт жилийн засал ном одоо шинэ сар гарахаар тийм ээ. Жилийн засал номыг хүн төлбөргүйгээр хуран үйлцснээр 2 удаагийн арга хэмжээнд маань нийт 10,000 гаруй хүн оролцсон байна. За тэрнээс гадна бол одоо Чингэлтэй хайрхан дээрээ цул чулуугаар өндөр гэгэний хийцээр ногоон цагаан 2 дэрхийг бурхан багштай нь одоо 5 м орчим өндөртэйгээр суурлуулн залж энэ халах түмнээ монголчуудаа тэр чигээр нь энэ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй энэ сая гаруй иргэдийг гинтийн аваар осол цаг үсийн зовлон болгоноос хамгаалах болтугай гэж энэ 2 сайхан дэрхийг бүтээн заллаа да. Таны яг энэ хийж хэрэгжүүлээд байгаа бас нэг ажлыг одоо үзэгчд бол одоо мэдж байгаа цувралаар гарч байна. За тэр нь бол одоо Швейцарын хөгжлийн агентлагтай хамтраад баримтат кино нэвтрүүлгийг бас хийж байгаа. За энэ талаараа бас мэдээлэл өгч. За ер нь бол монголчууд нүүдэлчин соёлтой өвөг дээдсийн маань соёл уламжлал эдгээр бол маш жижигхэн юмд хадгалагдаж үлддэг. Түүнээс бодтой том одоо хот балгад тун ховортой улс юм. Манай нүүдэлчин соёлоос шалтгаалаад. Гэтэл Монголд хөгжсөн, дэлгэрсэн 3 үеийн дэлгэрэлт байна. Бурхны шашин, тийм ээ. Эхнийх нь бол одоо 2500 гаруй жилийн өмнө Хүннүү гүрний үед үүссэн байдаг болол дараагийнх нь Их хаадын үед үүссэн байдаг. Монгол оронд байсан сүм хийдүүдийг нурааснаас хэдхэн хуучны сүм хийдүүд үлдсэний гэвэл жанжив төчнөлийн хийд Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран баримтжуулж одоо үлдсэн нь ийм байна. Түүх нь ийм байсан. Сүм хийдүүдийн тухайд, уран барилгын тухайд бол шүтэн зургийн талаар шүтэн урлал гэж юу юм? Эдгээрийг бол одоо нэг бүрчлэн сайхан тайлбарлаж үүх түүхтэй, үүссэн түүхтэй тэр 2500 гаруй жилийн өмнө анх бурхан багшийг одоо усанд ойлгоод зурж эхэлснээс ахуулаад бид бүгдийн өв соёлын гайхамшиг болсон торгон зураг буюу зэхт наамал. Торгоор зураг уралдаг. 16-аас 19-р зуунд бас л төгс хэмжээнд нь аваачиж. Үнэхээр эннээс илүү болохооргүйгээр нь сайхан аваачсан нарийн урлагийг бол бас гаргасан нэг анги хийлээ. Хүн үүссэн цагаас хойш чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе гэдэл одоо цутгуур хийж эхэлж байгаа. Зэвжад гэх мэтлэн одоо ингээд цутгуур үүссэн цагаас хойш 16-аас 19-р зуунд монголчууд цутгуур урлалыг дэлхийд байхгүй хосгүй үнэт дахин давтагдчихгүй төгс хэмжээнд нь аваачсныг бол бас гаргасан нэг нэвтрүүлэг хийгээд Монголын 16-аас 19-р зууны урлаг ямар агуу хэмжээнд хөгжсөн юм бэ? Яаж хөгжсөн юм бэ? Энэ урлагуудыг яаж хийдэг юм? Ямар их хөдөлмөр ордог юм? Эдгээрийг гаргасан баримтат нэвтрүүлгүүдийг хийлээ те. Нэг зориг хүртэлж энэ Швейцарын хөгжлийн агентлагтай хамтраад энэ хүн нэвтрүүлгийг бас бэлдэж байгаа бах тийм ээ. Гадаадын хэдчний улсад гарах уу? Төлөвлөгдөж байна. Ер нь яг үр дүн ач холбогдол нь яг юу юм бэ? Мэдээж өмнө нь бол ингээд багцлаад яг бүгдийг ингээд баримтжуулаад ингэж исэн тохиолдол бол би байхгүй байх гэж ойлгож байгаа. Зориг гэх юм бол монголчууд бид нэр даа ялангуяа залуучууд маань хитрхи өөр юмыг сонирхдаг болчих тийм ээ. Гар утас, Facebook, Twitter, зүгээр нэг компьютер тийм ээ. Энэ бол одоо яг мэдээж ахын хэрэглээ. Өдөр тутмын хэрэглээ. Гэтэл бид нар өв соёл, зан заншил, агуу гайхамшигт тэр хуучин соёл бид нар ямар тийм өндөр соёлтой, өндөр дотоод мөн чанартай байсан бэ гэдгийг мэдрүүлэхийн тухайд монголчууд байгаа. Хоёрдугаарт бол дэлхий дахинд
монголчууд ямар өндөр түвшинд энэ урлагийг хөгжүүлж байсан юм бэ? Хөгжүүлсээр ирсэн юм бэ, тийм ээ? Одоо бас хадгалагдаад үлдсэн байна гэдгийг мэдүүлэн таниулахын тухай. Гол зорилго бол энэ байна да. За мэдээж энэ түүхийн судалгаа одоо олон талын их сурвалж судлаач нартай уулзаж тийм ээ. За энэ хүн нэвтрүүлгийг бэлдсэн ба. Тэгэхээр яг энэ хэдийн хугацаа шаарддаг дөө. Ер нь бол 4 мэрэгжлийн судлаач. 4 мэрэгжлийн судлаач лам нар. Дээрээс нь би өөрөө тийм ээ. Одоо ингээд 9 хүн 5 сарын туршид судалгаа хийгдсэн. Энэ ямар учиртай юм, яадаг юм гэдэг талаас нь эхлээд бол судалгаа хийгдсэн. За дараа нь бол одоо сүм хийдүүдээр явж дүрсжүүлж тухайн сүм хийдүүд маань хаана байршилж гин тийм ээ. Гэх мэтлэн 20,000 гаруй километр замыг туулсан. Тэрнээс гадна бол одоо хэдэн 10 тераметрал одоо цуглуулж байж энэ 4 нэвтрүүлэг маань одоо гарч байна. Энэ хугацаа нь бол одоо жил гарангийн хугацаанд энэ 4 нэвтрүүлэг маань одоо бүрэн болж байна да. Өшөө цаашаага бас бидний хийх гэж байгаа олон ажлууд байна. Эхний ээлжинд бол монгол хэл дээр, англи хэл дээр, 2 хэл дээр гарч байна. Цаашдаа бол ер нь 4-5 хэл дээр гаргаж дэлхий дахина цацхыг ирмэлцэж байна да. Таны хувьд одоо яг энэ нэвтрүүлэг дээр ингээд ажиллаад, ингээд хамт яваад, ингээд олон их сурвалжуудтай уулзаад явж хахад сэтгэл төрчин бас юу бодогдов? Юугээр бахархах сэтгэл төрөв? За магадгүй бас энд харамсах сэтгэл бас төрсөн байхыг үүсэхгүй тийм ээ. Эхлээд бол харамсах сэтгэл үүссэн. Ийм агуу гайхамшигтай нарийн нандин зүйлсийг тийм ээ 2500-аад нь ингээд устгаад байхгүй болгоод тойр хэлбэрт аваачаад зүгээр нэг тойр болгоод тавьсан монголчуудын нэг үнэхээр харамсалтай зүйл. За дараа нь бол бахархах сэтгэл төрсөн. Тэр техник технологи байхгүй тийм ээ. Тэр үед яаж ийм сайхан агуу бүтээлүүдийг бүтээж дэлхийд Монгол гэдгийг тамгалсан юм бэ гэдэг. Монголчууд бол өөртөө их сүрхий шилтгэн тийм ээ. Олон давхар байшин ийм юмыг бол өөртөө зориулж одоо махан биендээ зориулж бүтээдгүй байж. Экстэц ноёд хаадан чалгаа байхгүй. Сайхан дугуй гэр Монгол гэртээ амьдардаг тийм ээ. Ийм байж. Гэтэл оюун санаандаа бол хөрөнгө оруулдаг ард түмэн байсан. Гэгэрлийг олох тийм ээ. Оюун санааны зөв тийш нь хөтлөх эдгээрт бол бүхий л тэр одоо алт эрдэнэс байна уу, бие сэтгэл байна уу тийм ээ. Эдгээрийг бол зориулдаг байснараа монголчууд үнэхээр гэгээлэг ард түмэн. Дахин давтамжгүй бүтээлүүд их бас олдож гарч тийм ээ. Дэлхийд бол одоо Монгол орны одоо сүм хийдэд байдаг энэ бурхадыг бол одоо гүйцэх бурхад байхгүй маа гэдэг ийм ойлголт хүрсэн гэдэг ийм жишээ хүртэл одоо энэ нэвтрүүлгийг хийх явцад бас хүмүүс их ярьж байлаа л дээ. Энэ дээр таны бодол. Энэ нэвтрүүлгүүдээр тодорхой гарч байгаа да тийм ээ. Аз дорн дахинд цорын ганц зүйлсийг бүтээсэн өндөр гэгээ маань байна. За Аз дорн дахин төдийгүй дэлхийд цорын ганц гэж хэлж болохоор одоо шүтэн урлагын нэг болох торгон зураг буюу зээгт наамал гэж байна. Хичнээн томоор хийж байсан, хичнээн хүний хөдөлмөр орж исэн, ямар агуу гайхамшигтай бүтээлүүдийг бүтээж исэн гэдгээр бол одоо нэвтрүүлгээр маань үнэхээр тов тодорхой өдөр судартайгаа жил онтойгоо сайхан нарийн гарч байгаа. Монголчууд маань ер нь бол оюуны асар том цараатай ард түмэн юм. Энийг өөрсдөө ойлгож энэ оюуны цараагаараа бидний өвөг дээдс бүтээсэн юм бэ тийм ээ. Эдгээрийг залуучууд маань монголчууд маань ойлгоосоо гэж нэгдүгээр зорилго. Дараачих зорилго бол дэлхий дахинд монголчууд гэдэг маань ямар агуу бүтээл бүтээдэг байсан юм бэ? Ямар агуу үндэстэй юм бэ гэдгийг ойлгуулах хоёрдугаар зорилго. Гуравдугаар зорилго бол бид бүгдийн өв соёл
ийм юм шүү гэдгийг хойч үедээ үлдээж байгаа ийм 3 зорилго байна. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулаад монголчууд та бүхэн маань өв соёл, ахуй соёл, зан заншлаа бас иргэн нэг дурсаарай. Энийг өөртөө хэрэгжүүлж өөрсдийнхөө амьдралд, өөрсдийнхөө оюун санаанд тунгаан авч хэрэгжүүлээсэ гэж одоо хүсэж байна. Тэгээд Жанчивдчинлэн хийдээс зохион байгуулсан энэхүү 16-аас 19-р зууны уран барилга, уран баримл, уран хатгамал буюу зээгт наамал, уран зураг гэсэн сэдвт 4 ангид баримт нэвтрүүлгийн маань хийхэд оролцсон баг хамт олон маш олон хүний одоо хөдөлмөр орлоо. Эдгээр тэ бүгдээрэнд нь баярлалаа. Чин сэтгэлээсээ баярлалаа. Дээрээс нь Монголын өв соёлыг хойч үедээ үлдээхэд гүн тусалцаа үзүүлсэн Швейцарын хөгжлийн агентлагта бас их баярлсан талархснаа илэрхийлж байна. За бас энэхүү 4 ангит нэвтрүүлгийг Монголын үзэгчдэд хүргэх бас телевизүүдтэй хандаж бас та юу гэж хэлэх вэ? Үнэхээр энэ нэвтрүүлэг маань бид бүгдийн зорьсноор хүсснээр Монголын өв соёлыг өөртөө шингээсэн, агуулсан нэвтрүүлэг болсон бахаа гэж тун итгэлтэй найдвартай байна. Тийм учраас одоо телевизүүд маань өөрсдийн боломж бололцоогоор олон түмэнд түгээж, ялангуяа залуучуудын одоо анхаарлыг эдгээрт хандуулаасай гэж хүсэж байна да. За баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилтсэ. За баярлалаа. Монголын 16-аас 19-р зууны уран барилга, уран баримл, уран зураг, зээгт наамал буюу торгон зураг гэсэн сэдвт нэвтрүүлгүүдийг бэлдэж байна. Өнөөдөр бол уран баримл буюу шуумал бурхтын талаар нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр энэ 3D гэж ярьдаг бүтэн бодиттой бит байдлаас нь хүн дүрслээд харуул хүнд төрөх сэтгэгдэл нь арай нэг амьдлаг, арай нэг ойрхон болж ирдэг. Бодиттой тэр хөдөлгөөнтэй байдлыг илэрхийлсэн одоо объемны байдалтай дүрсэлж хийж байгаа байдлаас нь одоо зураг, баримл гэж үндсэндээ ялгаж ийн л та. Урын ухаан, гарын ухаан, ухааны ухаан, нүдний ур энэ 3 нь жигдэрч байгаа ийм хүнийг л да өгдөөц маань дархан цолыг өгсөн болов уу гэж боддгийг. Энэ цотгорын урлагийн одоо ориглыг бол энэ монголчууд хийж байгаа юм л да. Өндөргийн өөрөө хувилгаан хүн учраас энэ бурхтууд амьтай. Өндөргийн зан үзрийн одоо шүтээ цутгуур бүртэг бол илүү гарах шүтээ урлал бол ерөөс нэгийг хийж байхгүй маа гэж үзэж байна. Дэлхийн урлагийн төвхт Монголын урлаг гэж урлагийг одоо хэн төлөөлд юм бэ гэхэд өндөргийг нэгээр гарч ирдэг. 16-аас 19-р зууны шуумал буюу цутгуурын урлал. Цутгуурын урлаг нь бол ер нь хүн төрлөختөн үүсч эхэлснээс хойш хөрөл зэвсгээ үеэс эхлээд бүр тодорхой нарийн хөгжлийг олсон байдаг. Тэрний жишээ нь бол манай Монголын газар нутаг дээрээс олдсон маш олон олдврууд байдаг. Манай эртний өмнөх 2000 жилийн тэртегээс Евразийн хээр тал нутагт хөрөлөөр хийсэн эдэл өргөн тархаж эхэлсэн бөгөөд зэсийг цагаан туглах, хар тулахтай хольж хайлуулан хөрөл гэдэг шинэ холимог төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хөрөл зэвсгийн үе эхэлсэн гэж үздэг. Тухайн үед хэрэглэж байсан хөдрийн уурхай, хөрөл хайлуулдаг байсан зуух, хөрөл идэл цутгатай хэв зэрэг нь Монгол орны нутаг дэвсгэрээс цөөнгүй тоогоор олдсоор байна. Энэ үеэс цутгуурын урлал эхэлсэн гэж эрдэмтэд үздэг. Түүхийн мянган жилийн үдсээр нийтийн тооллын өмнө хүннүг үрний үед төмрийг гаргууд сайн эзэмшиж эхэлсэн эдүлгийн зүйлсээс харагддаг. Хүннүг үеийн төмрийн урлал нь оргил үедэн хүрч төмрийг алтаар бүрэх, зэсийг алтдах, мөн битүү хөөмөлдөг харгыг хэрэглэж ирсэн байдаг. Одоо ч археологийн олдвороор олдсоор байна. Энэ үеэс Монгол архичуудын дунд хийсвэр сэтгэлгээний урлаг хөгжиж ирсэн болгон авахын болон хэрэглээний мөн гоёл чимгэлийн зүйлд төрөл бүрийн хээх бар
цэцэг навч ан амтан жигүүртийн шуудыг дүрслэн сэлбэрлэх, хөөмөлдөх, цохилуурдах, давтах, цовох, сових, сүлжих, цоолборлох зэрэг аргаар дархны олон төрлийг ашиглан хөгжүүлсээр иржээ. Уран дархны уламжил хөгжсөөр 17 дугаар зууны үед оргилдон хүрсэн юм. Тухайн цаг үед үнэт өв болох соёл уламжлан хадгалж үлдэхийн тулд өндөр гэгийн зан узраа буддын шашны соёлоор дамжуулан уран барил, шүтэн зураг, торгон зураг буюу зээгт наамал, уран баримл тэр дундаа цутгуурын урлагийг хөгжүүлж Монголын өв соёлыг өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээжээ. Түүгээр чигүүлэрэн буддын шашны урлагын ухаанд Монгол гэсэн тодотголтой өнгө төрхийг бий болгосон түүхийн явцад тэмдэглэгдэн үлджээ. Өндөргийн зан узар маань Дэлхийн сонгодог урлагч хүндтэй байр ажилдаг. цутгуур бүртэг бол оргил туултанд хүртэл бүтээж чадсан. Төв Азийн монголчуудыг одоо Монголын урлагийг одоо төлөж дэлхийн сорьноос урлагийн томоохон төлөөлөгч болж байгаа. Цутгуурын урлагч нь бүр өндөр хэмжээнд хүртэл хөгжсөн байна. Маш нарийн. Тэр дундаж үүний үе тэр харанхуй бүдүүлэг тийм үүмийн самантай үе тэр гайхамшигтай урлагийн мөртөлийг хийнэ гэдэг бол ямар их авьяас чадвар агуу суутан бэ гэдгийг бол харуулж байгаа. Зургийн тэг, баримлын тэг гэдэг хоёр хэмжигдэн хоёр өөр гэдэг. Зургийн хэмжигдэхүүнээр одоо хүний моторын өргөнийг бол одоо 4 хуруу гэж дүүл энэ дээр 3 дахин үржүүлсэн хэмжээ бол цутгуур бүрсний хэмжээ байдаг. Өндөргийн уралдаг чинь нөгөө хувилгаа урлаг гэдэг байхгүй. Хувилгаанаар хүрсэн урлал. Тэр хүний оюуны потенциал ямар өндөр байгааг л харуулж байгаа байхгүй тийм ээ. Тэр хувилгаа хийцэгдэг маань. Өндөргийн зан узар маань өөрөө бол бандтай хүн. Одоо шүтэн урлал, бурхан зураг, цутгуур урлал эдгээр болгонд бол хамгийн төгс мэрэгдсэн юм хүн. Өндөргийн энэ хийсэн борхтууд нь болохоор бүтэн цутгуур байгаа да. Хөндөй цутгагдсан. Зүйдэлтэйвш зүйдлгүй битүүгээр нь цутгсан. Энэ гайхамшиг. Технологи хөгжөөг байсан үед яаж цутгсан бэ гэдэг нь тэр одоо бол онцгой хуваарь үлдсэн явж байдаг. Цутгахтаа бол бас тал тавгар хавтгай цутгах эсвэл бүтэн цутгах гэх юм шиг ингээд энэ цутгарын урлагийн одоо оргилыг бол энэ монголчууд хийчихэд байгаа юм л да. Метад цутгуур гэдэг чинь өөрөө гацрах нарийн технологи шаардсан. Бараг орчин үеийн эрдэм зингэлгээний ажиллагч үгэлдэ. Өндөргийн зан узар 1635-аас 1723 дугаар он. Монголын урлагийн түүхэнд цоо шин хуудас нээж нэгэн үеийн амьдралдаа мянган үед дурсагдах сод бүтээл төрөвсөн хүн бол анх дугаар богд өндөргийн зан узар юм. Өндөргийн зан узар гүн ухаан, гоо сайхан, бод сэтгэлийн илэрхийлүүлсэн шүтэн зураг, баримлын олон сонгодог бүтээл төрөвхтан шашны урлагийн тэг жаягийг бодит хүний гоо сайхны дээд хязгаар түргсэн дахин давтагдашгүй их бүтээлч байлаа. Бүтээж ирсэн түүхийн одоо арга ажиллагааны ярих юм бол 2-3 хэмжээний арга байсан юм байна. Тэр нь шавраа ингээд чингэвтер зуусч байгаа биерээр ингээд лам баримт дээр түрх маягаар ингээд явж ирсэн юм байна. Тэгээд өдөр болго ингээд түрхээр хатаагаа түрхэж хатаагаар ингээд зузааруулаад 1 см зузаан болгоч юм тийм усргүй битүү тийм хийж байгаа. Тэгээд тэр хэвийн лам баримт дээр хам шатаахаар лавна гэдэг хайр уусаа дуусмаар хөндөө болт юм байна. Тэр дотор нь чихтэй нойтон шавраар дарж ших одоо нэгэн сайн шигжиж өгч гаднаас нь бат тэр яг тэр технологиор ажиллаж сайн шигжиж байжгүй. Тэгээд байшилдуулдаг юм байна. Сутгуураа бол одоо доод талаас нь цутгадаг тийм ээ. Одоо үлмийн юм уу доод одоо суурнаас эхэлж цутгадаг юм байна. Гол нь хамгийн жоохон тэр шавар хэвээ авах тэр. Лавыг нь гаргаж гойж үснэ дараа хэвээ чатаад юм өндөр температурт. Доороо ээж одоо 1250 градус хүрч чатаад юм байна. Ингэдэг нь одоо хэвээ өөр бат бөх хагаралгүй болгоод юм байна. Тэгээд тэр хэвээ шатааж явтаа уран баримт тохирч нь тодорхой жорын дагуу тэр хүрлээ гаргаад хайлуулад хүрлээ бол урсамтгай шанартай болоод хайлаад ирэнгүүсэнд хөрөөгөө сутгадаг юм байна. Тэгээд сутгачаад 3-5 цагийн дараа ч маш нарийн багзаар эвтэйгэн жогж гаргаж авдаг. Тэгээд металл нь гараад ирнэ. Тэр металл дээр одоо мэдээ тодорхой хэмжээр ардсгал бүрчгэрээ болгоод тухайн үед одоо хуурайд засаж явуулах. Ерөөсөө анхны бүхэл элементүүд орно шүү дээ. Илүү дутуу юмнууд илүүг нь авт дутууг нь гүйшээс одоо дутуу гарцсан бол тэр хичээг нь одоо гагнах маягтай. Ингээд янз бүрийн технологиор туурын технологи ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар явагддаг. Тэгээд нүднийхээ ур ухааны ур гарынхаа ур гурыг гаргаж уралдуулж хагаад сайхан бүтээл гаргадаг.
Хөндий их нэмхэн цутгадаг байсан. Тийм учраас тэр цутгаар бүртэн маш их хөнгөн байдаг. Металл дээр өөрөнд дээр нь будаг одоо тогтдоггүй. Тодорхой нэгэн цаг сэвтээ дундаг учраас нэг бол одоо алтаар бүрдэг нь металландаа ч цохилддог. Өндөр гэгэний сайхан манай бурхтууд байна. Одоо дэлхийн алдартай том бурхтууд дотор багш бүгдийн тгийг татаж үтсэн. Судалгаа хийгээд тэгтэйгээ нийлж гин үү, яаж гин гэж шалгаж өгөхөд өндөр гэгэний бурх нь бол яг нийлсэн баг. Нэг ч чуруу алдаагүй. Энэгээр бол манай монголчууд ч яг хэмжээс бол алдаагүй мундаг хийж чаддаг гэдгээр нь бол алдартай. Дэлхийн маш олон бурхтыг судалсан энэ бурхан багшийн хувь хэмжээний онолоор энэ цутгуур шүү дээ чинь тийм ялангуяа бүр. Тэгэхэд ингэж бүр зурснаас илүү ийм нарийн хэмжээтэй. Тэгээд бүх талаасаа, дээрээсээ, хажуугаасаа, араасаа, тийм ээ, өврөөсөө бүх талаасаа ийм төгс байна гэдэг бол энэ бол гайхамшиг юм аа. Өндөр гэгэний ногоон дээрх нь их алдартай л да. 9 алгатан буюу 180 хурууны хэмжээтэй бурхан. Яг тэр хэмжээсээр нь тэглэхэд ингэж маш нарийн таалж нь араасаа хүртэл. Аль талаас. За өндөргийн зан удирдлагын ингээд бүтээлүүдийн хооронд ялгааг хараад байхад бол ногоон дээрх бол одоо их хүний тэр гайхамшигтай уян хатан тэр их хүний дотоод сэтгэлийг гаргаж чадсан байхад Цагаан дээрх бурхны хувьд бол охин хүний, эмэгтэй хүний дотоод гоо сайхан, гадаад гоо сайхан тэр мөн чанар, төгс хэм хэмжээс, хэлбэр эдгээрийг өөртөө шингээсэн нь гигантны маань бүтээсэн бас нэгэн гайхамшигт бүтээл юм. 21 дээрх бол одоо энэ дэлхийд хаач байхгүй ийм хүний оюуны энэ хөгжилд бол хувь нүүрсэн том бүтээлүүд байгаа. Энэгээр дэлхийд хосгүй хүнд бүтээл дээрээс нь энэ бурхны маань өөрийнх нь хийдэл бөгөөд уур хийцэн нь бол гайхамшигтай. Өндөр гэгийн зан узрын бүтээсэн очирдар бурхны хөрөг, язгуурын таван бурхны хүрэл баримл, 8 мөнгөн соврог зэрэг бүтээлүүдийг өрн дорны соёл дорнууд шагшин үнэлж дэлхийн хэмжээний соёл урлагийн бүтээлд бүртгэн хамгаалж байгаа нь Монгол хүний дэлхийн урлагийн эрдэнэсийн санд оруулсан бодит хувь нэмэр яахын аргагүй мөн гэж үздэг. Бурхныг бүтээхдээ бие лагшингийн төгс хэмжээнд сайхан бүтээх. Төгс хэмжээнд бүтээсэн бие лагшинг хувцас, хадаг, таншин, орхимж зэргээр нь сайхан гоёх. Энэ гурав бүгдээрээ байгаа боловч биеийн хувцс нь дарахгүй. Хувцсын чимэг зүйлт нь дарахгүй. Ингэснээр гуруулаа байгаа боловч төгс хэмжээсэнд байгаа тэр бие лагшин бол шууд илтэд сайхан харагдж идэг. Энэ бурхтууд бол ямар ч алдаа байхгүй. Хаанаас нь ч харсан ерөөсөө ямар ч өө байхгүй. Тэгээ бүх юм нь төгс хэмжээнд хийгдсэн. Бараг одоо ингээд харахад одоо ингээд биеэр нь бараг ингээд уян налархаа металлаар цутгаж хийсэн юм нэ. Гар хуруу нь бараг ингээд бараг булбарын хүүхдийн гар шиг бараг судсан л угшаад бараг мах шиг нэг бүр уян хатан бүртэл чанарыг хүртэл нарийн гаргасан. Тэгээ одоо энэ ихэд одоо төгс эрдэнэ бурхан, цагаал шүүгэл бурхан гэд бүгд байж байна тий. Энэ үйл бүтээш бурхан байна. Одоо энэ ихэд одоо энэ үйл хямрагч бурхан. Энэ бол хэмжээ бага боловч хамгийн нарийн төгс шийдлэр хийгдсэн. Тэгэхээр энэ бол өндөр гэгэний одоо бурхадын өөрийн мотрын уурын хамгийн оргил нь юм. Одоо энэ өндөр гэгэний очирдар бурхан бол манай гандаа хийдийн нандин шүтэн, хаалх түүний маш нандин шүтэн. Энэ бол бас цэвэр цотгоор гэгэн гэрлийн чанартай байх, тийм тунгалаг байх чанарыг хүртэл ийм баримл дээр нарийн гаргасан юм гэж байхгүй. Бурхны хувь хэмжээс болоод тэгж аяг дээрээс нь авч үзэх юм бол гадны энэ өөр Азийн орнуудын бусад бурхтуудтай ингээ харьцуулах юм бол хувь хэмжээ тэгийн хувьд бол ямар ч алдаа байхгүй. Энэ сайхан одоо цохилдлогоог маш сайхан дээд төгс хэмжээнд уралсан биш. 16 дугаар зуунаас Монголд хүчтэй дэлгэрсэн гигантны маань энэ сайхан цутгуур урлал бол бурхны шашинд том шинжилэл хийсэн байдаг юм. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр
Непал хийц, Төвд хийц, Хятад хийц бол арай одоо бурхтыг бол нэг хүнээс том, арай сүрлэг, хүнээс арай өөр юм гэдгийг гаргаж үзүүлэхийг хичээдэг байсан бол гигантны маань энэ хийц бол хүн өөрөө гэгэрж бурхан болдгиймаа гэдгийг дэлхий даяар зарласнараа гигантны маань одоо бурхны шашинт хийсэн томоохон одоо шинчлэл юм. Өндөр гэгийн зан узар 17 дугаар зууны Монголын нийгэм улс төрд онцгой чухал үүрэгтэй байснаас гадна шашин соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Зан узрын баримлын урлын бүтээлүүд нь цутгуурын чанд нарийн арга ажиллагаанд суурилсан ураг хийцийн өндөр дээд түвшинд бүтээгдсэн байдаг. Өдгөө дэлхийн бурхны шашны урлагт өндөр гэгийн зан узрын хийцгэсэн нэр томьёо нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдөж түүний тэг жайгийг дагсан өндөр гэгэний дэг сургууль өнөө хүртэл тасралтгүй уламжлагдсаар байна. Тухайлах юм бол зан узаргаагаас тэрний дэг сургуулиас үүдсэн бүтэн цутгавар гэдэг гайхамшигтай цутгавар гарч ирсэн байна. Орчин үеийн бүтээлчид бол ер нь Европын ч юм уу бүтээлчид бол салгаж цутгаа дараа нь эвлүүлдэг байхад зан узаргаа бол бүтнээр нь цутгадгаараа онцлог байсан. Энэ бол гайхамшигтай. Монгол нутагт дэлгэрсэн гигантны маань сургууль хийц бол монголчууд бидний үнэхээр бахархаж, үнэхээр цааш нь хөгжүүлж авч явмаар гайхамшигтай сайхан урлал юм. За одоо энэ өндөр гэгэний сургууль хийцэн бурхан шүү. Тэгэхэд энэ дээр би урдаас нь ингэж тэгж нэг үзэж байгаа. Тэгээ хажуугаас нь ингэж тэгж үзэж байгаа юм бас. Хаанаас нь ч авсан нэг ч хэмжээ зүрхэхгүй байна. Хамгийн гайхамшигтай. Тэгээ би энэ Төвд энэ Бутан, Хятад дорн дахны алдартай бүх бурхтууд дээр энэ хувь хэмжээний шалгалтыг хийлээ. 60% л хүржил байвал хамгийн сайн нь л тэр байна. 100 хэмжээ хүртэл ингэж хэмжээ зүрхгүй ингэж хийгдсэн нэг ч бурхан алга. Өндөр гэгэний дэг сургуульд гас ирснээр одоо буддийн одоо баримлын урлаг, ялангуяа сутгуурын урлагаас маш том нөлөө үзүүлж чадсан. Өндөр гэгэний үеэс одоо хүртэл тэр шавь сургалт хийдэг бол хичээл одоо сургууль дэг жайгийн юу л одоо хүртэл явагдаж байна. Монгол дархны энэ урлагийн бас нэг онцлог нь шавь сургалт гэдэг мундаг юм байдаг. Шавнар хамгийн анх одоо ирээд одоо төшөө өнгөлж эхэлдэг байгаа. Тэр төмөр төшийг одоо зөвхөн зүлгүүрээр гараараа зүлгэж өнгөлдөг. Энд одоо маш урт хугацаа ордог. Одоо тасралтгүй 7 хоног зүлгэх ч юм уу. Тэгжээж одоо тэр төшийг өнгөлж тэр төшний дээдлийн толийг ямар ч сэв хортонгүй болгож байж тухайн шав маань өөрөө тэр төшөндөө их арг гамтаа төшөө их хайрлж хүндэлдэг тэр сэтгэхүйн одоо анханасаа сууж эхэлдэг байгаа. Одоо шавь сургалтын гайхамшиг бол одоо өөрийнхөө гарын шав болгоно гэхэд л юутс нэг 5-10 жил болж иж тэр гайхамшигтай шавнар гардаг байхгүй юу? Өндөр гэгэний сургууль хийц сутгавраас гадна хөөмлөөр үтээсэн шүтээнүүд гарч ирсэн байдгийг. Тэгэхээр өндөр гэгийн зан узар маань хөөмлөөр мөн адил ямар сайхан бүтээж ирсэн бэ гэдг нь харагдаж байна. Хөөмлийн аргаар алтан мөнгө гуйлыг давтаж нэмгэлээд түүнийг лавн дээр тавьж цохиж хөөж бүтээдэг нарийн уламжил техникүүд хадгалагдсан ирсэн. Тэгэхээр металлын хийцэг бол хатуу шин чанартай материалаар дүр дүрслийг гаргахтаа ингээд хийчихлээр шин чанарууд нь илүү ойлгомжтой төрөл сэтгэл маань урлаг өрн сайхны болж байна гэдэг талаас хийцийн хувьд бол материал тулгуурлаж гаршиж байгаа болохоос биш цаад мөн чанарын хувьд бурхан оршиж байна, ажислаг оршиж байна, зөв хийгдсэн байна гэдэг дээр бол нэг мөн чанартай яваад байна. Тийм болохоор тэр материалаа хийсэн нь илүү сайн. Энэ нь муу гэсэн зүйл байхгүй. Дээр нь хэмжээний хувьд хүмүүс ярьдаг. Их томор хийчихвэл илүү сайхан гэдэг ч юм уу. Жижигээр хийхээрээ жаахан дутуухан, хямдхан болно гэдэг ч юм уу. Энэ тал дээр айхтар үзлийн ялгамж гаргаж болдог байна. Ер нь бол зөв хийх зөвшөөрлөн авсан. Хийх урлалд гарамгай, гарсан уран бүтээж. Бурхан шүтэн урлаач хүн зөв хийх нь чухал. Аливаа бурхныг бүтээхдээ ажислаг, сүншиг, дотоод оршоолго,
18 ажислага оршино гэдгээр нь хүнд тустай зүйл болохоос биш том бурхан нь илүү жижиг нь муу зүйл гэсэн зүйл байхгүй. Гигантны үед одоо бүтээгдэж байсан шаврын бурхтууд одоо хүртэл олдож байгаа нь гайхамшигтай юм. Бид бүгдэд одоо Монгол орон нутагт энэ уужим сайхан дэлгэр нутагт бол одоо нээж олж чадаагүй маш олон нууц, маш олон гайхамшигтай бүтээлүүд байгаа гэдэгт бол итгэлтэй байдаг. Одоо ч гэсэн гарсаар байгаа. Сая сардгийн хийдээс монголчууд шавраад бурхан хийгээд түүнийгээ шатаагаад керамик болгож одоо ингэж хийсэн маш олон бурхан гарлаа. Тэгтэл яг саний энэ цутгуур хийсэн бурхантайгаа адилхан бүр шавраар тэгж хийгээд бүр шатаагаад тэрэн дээр бүр баг хувцсных нь баг эренг мэрэнг бүх юмд нь маш нарийн баг зурцсан юм шиг юм маш цэвэрхэн гарын оромны ихээ ингээд дарцсан баг гарцгаар шахав тийм цэвэрхэн хийсэн байна. Яг энэ цутгууртайгаа адилхан. Тийм баг маш олон 100 бурхан гарлаа. Тэгээ энийг бүр зөвхөн одоо ийм төө хэрэг нэгсэн ахуулаад 3-4 метр том буртуудын хөл гарч ирж юм бүрт. Керамикаар хийсэн бүрт. Тэгэхээр монголчуудын керамик урлаг ямар гайхамшигтай баримлын урлаг ямар өндөр хэмжээнд хөгжиж ирснийг одоо гэрчүүд нь одоо энэ археологийн судалгаар улам бүр батлагдсан гарч ирсээр байна. Сардгийн хийд Монголын анх дугаар богд Өндрөгийн зан узар 20 насны сүүлд төгссөн жил буюу 11-р жирны хөхмөрн жил 1654 онд Хэнти хаан хэмээх газар өдрийн сайныг сонгон газрыг адислаж номлол бүтээлийн орон гандан шид болон буюу дэлгэр өлзий дуулын төгс баясгаланд номлол бүтээлийн сүм хэмээх номын их хүрээг байгуулж эхэлсэн. Энэ хийдийг барьж дуусгахад тасралтгүй 32 жилийн хугацаа орсон. 1686 дугаар онд бүрэн ашиглалтанд орсон хийд 2 жилийн дараа буюу 1688 дугаар онд монголчуудын дотоодын дайн самууны хөлд бүрэн сүйдгэгдсэн. Хал хойрдын тэмцлийн дунд галдан бошигт өөрийн орноос цэрэг хөдөлгөж гандан шидвэлийн хийдийг бүхэлд нь эвдэн устгаж тэр үеэс хойш дахин хурал номыг сэргээлгүй орхин 21-р зууны ихэнх хүрчээ. Мөн 3400 орчим бурхад, язгуурын 5 бурхан, шавраар бүтээсэн том хэмжээний бурхан, 1.5 метр өндөртэй бурхад 10-аад илрээд байгаа юм. Мөн гол том бурханы сууриас 2 сүн шиг илэрсэн. Өнөө хүртэл зан узрын бүтээлийн төрөлд шавар буюу керамик бурлалын зүйлс байсан эсэх нь тодорхойгүй байсан бол уг малтлагын үр дүнд анхудаа тусгай нэг төрөл гарч ирж байгаа нь зан узар судлалд гарч байгаа томоохон ахиц дэвшил юм аа. Шавар хийвэ гэдэг чинь цутгуурын гол түүх туслах материал болж энэ чинь салцгүй холбоотой болчиход байгаа металтай. Тэгэл энэ өндөргийн одоо тэр гайхамшигтай цутгуурын арга барил бол бас л тухай өндөр түвшинд хүрсэн байна гэдэг нь ойлгогдоод байгаа. Маш их том одоо байгалийн 120-д одоо тэр энэ сэтэрхий ийм юун дээр одоо нэг салхины хүч ашиглаж одоо тэр юуг яаж энэ зэсээ хайлж юу гуйлаа хайлж тэгээд юу дороо хэвээ ингэж улаасгачиж ингэж хийжсэн байгаа. Тэгэл энэ дээр яаж хийж эхэлсэн бэ гэхээр тухайн лав гэдэг одоогийнхоор wax гэдэг англи дээр яригддаг тий. Лаваар одоо бүтээлүүдэд барьдаг байсан юм байна. Тэрнээс шавар хийе авдаг байсан юм байна. Монгол оронд өөрийн гэсэн онцлогтой олон газрууд байдаг. Тэр дундаа урлал хийхэд зориулагдсан тэр шавар эдгээр бол төрөл төрлөөрөө байж идэг байна. Шавраар бүтээсэн бурхад бол одоо өөрийнхөө нөгөө материалын шинж чанараас болоод өшөө илүү улам нарийн гоёмсог, өшөө илүү хийц, загвар эдгээрийг гаргаж болдог байх нэ. За шавраар барих нь хамгийн гол нь одоо бид нэр шавар болон одоо цаасан шаврыг хослуулсан янз бүрийн одоо эдээр бид дандаа нэмэх мэгээр хийж байгаа юм л та. Нэмж одоо барих. Мөн бас нэмж барихтаа бас тотгош нь бас ухаж барих янз бүрийн арга давхар хэрэгтэн. Энэ маань одоо ингээд томоор барина. Хэрвээ маш олон хийх гэж байгаа бол тусгай хэв хийгээд хэвэндээ дандаа бас хэвлэх буюу барлах тийм ээ. Дарж гэх мэтлэнгээр янз бүрийн арга хэрэгжилж баримлыг бүтээн. Тийм сайхан шаврууд л одоо энэ тэнд байгаа шүү дээ манай Монголд бол.
Тэрийг аваад шүүгээл ингээл нундаглаад тэр чинь бас юмтай холноо бас. Мотор цаас мас гэх мэт ч юмтай холж байгаа сайхан. Тэгээд юус ингээл нундаглаад нүдэж. Сайхан болгож байгаа. Тэгээд сайхан баримшигл болгочих жоох. Уран дархны урлаг маань хэлгүй ерөөсө хүнд юм ярьдгүй өртрөө өөрийнхөө үйл хөдлөлөөр ард түмэндөө оюуны айгүй тийм гэгээр л өгдөг юм байхгүй уран дархан гэдэг чинь. Манай Монгол дархан урчуудын болоо хөөмлөөр бүтээсэн олон нарийн бурхтаас гадна мөн одоо эд дэлхийн хэрэглээний зүйлс зөндөө байдаг. Алтан мөнгөн бурхтын завья, бурхтын дом, баяг, сав суулга бүгдийн одоо нарийн одоо хөөж бүтээсэн нарийн уламжлал маш ихээр одоо хадгалагдсан дээрсэн байдаг. Тэр Монголын баримл энэ урлаг энэ одоо ялангуяа цутгарын урлаг гэдгсэн баримлын одоо баг оргил юм л та тийм. Энэ бүгдийг ийм хэмжээнд хүргэж яасан. Монголын уран зураг, уран баримл, уран хадгамал буюу зээгт наамал гэсэн 4 ангид баримтат кино нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. (16-аас 19-р зууны Монголын өв соёлыг баримтжуулах энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гүн тусалцаа үзүүлсэн Швейцарын хөгжлийн агентлагт гүн талархлаа илэрхийлье. Жанжив Дэчлэлийн хийдийн Хамблам Шенин Денцэл